зя бүгдэнд нь энэ цаг мөчийн мэндийг хүргэе гэдэг. Хүүхдийнхээ найз нь бай эцэгчдэд зориулсан онлайн хөтөлбөрийн маань 5 дахь хичээл буюу хүүхдтэйгээ хэрхэн эерэг зөв харилцаа үүсгэх вэ гэдэг талаар өнөөдөр хэдүүлээ ярилцъя. За хүүхдтэйгээ хэрхэн та эерэг зөв харилцаа үүсгэдэг гэж боддог вэ гэдэг асуултыг танаас асуумаар байна. Тэгээд зөв харилцаа гэж яг юу яриад байгаа юм бэ гэдэг дээр бас тодорхой хариултуудыг бид нэр нэгжилсэн аавна. Тэгвэл бид нэр өнөөдөр хүүхдтэйгээ харилцахад харилцаанд маань тулгараад идэг буюу бид нарт өдөр алхан хүүхдүүдтэй хэлдэг зарим нэг тулгараад идэг асуудлуудыг өнөөдөр хүүхдүүд маань утаснаас үүдэлтэй асуудлууд, утас их үзлээ гэдэг асуудлууд нэлийн гарч байна. Хүүхдүүд маань үл тоох, үгэнд орохгүй байх асуудлууд байна. За санаагаараа магадгүй ажил хийхгүй байна гэдэг асуудлууд ээж аавуудын маань айгүйх харилцааны гол асуудлууд байгаа гэдэг. За хичээлээ хийхгүй байна. Заавал хийлүүлж гин. Эсвэл хүүхдүүд маань намайг сонсдоггүй, тоодоггүй, уурладаг. Тэгээ гих мэтчлэн гэд бид нарт харилцаанд маань тулгардаг маш олон асуудлууд байна. Тэгвэл эдгээрийг бид нар хэрхэн зөв шийдэх вэ гэдэг талаар бас ярилцъя. За эерэг зөв харилцаа үүсгэх арга харилцаа үүсгэх хаанаас эхлэх вэ гэхээр ер нь бидний нүүрний хуврал, хоолойны дүүнг, тааламжтай байдал, аман болон аман бус талчглаар илэрхийлэгддэг. Сэхлэн. За бид нар юу гэхээр хүүхд рүүгээ тагуу харцаар харах энэ маань эргээд юу гэхээр хүүхдүүдэд маань ирээдүйд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд нь өнөөдөр ч гэсэн сэтгэл зүйд нь таагүй байдлыг үүсгэж идэг. Эсвэл юу гэдгийг эрэг бус дуу хоолойны өнгөөр ярих, зандах, занчих тий. За тааламжгүй байдал гэдэг маань юу гэхээр хүсэхгүй байгаа зүйлийг нь бид нэр өөрийнхөө хүслээр хийлгэх. За ямар нэгэн хийчихсэн зүйлийг нь үнэлэхгүйгээр юу гэхээр талархал илэрхийлэхгүйгээр бидний хувьд хийгээд өнгөрсөн магадгүй бид нэр өнөөдөр 40 настай мөртлөө өнөөдөр 8 настай охиноосоо хүсэж байгаа зүйл маань ялгаатай. Гэтэл бид нэр энийг олж харахгүйгээр чи хийх л ёстой. Энэ чиний үүрэг гэдэг ч юм уу те. Нөх хийсэн зүйлийг үнэлэхгүй байх нь хүүхдүүдэд юу гэхээр хамгийн бүдүүлэг буюу нөгөө эерэг биш сөрөг харилцаануудыг үүсгэж явдаг. Тэгэхээр энэ харилцаануудыг одоо үүсээд идэх шалтгаанууд нь юу вэ гэхээр үүсэхгүй байхын тулд бид нар яах ёстой бэ гэдэг талаар ярихын тулд юу гэхээр бид нар энэ харилцаанаасаа болоод эерэг бус харилцаануудаасаа болоод хүүхдийнхээ сэтгэлийн одоо банк аккаунт гэж ярьдаг аягийг сэтгэл хөдлөлийнх нь аягийг хоосолж гэдэг. Тэрнээс болоод бидний хооронд таагүй харилцаанууд үүсэж идэг. За энэ сэтгэл хөдлөлийн аяг гэдэг юм нь юу вэ гэхээр бид нар ингээд одоо төсөөлөд үзье л да. Таны одоо юу гэх юм дансанд ямар нэгэн мөнгө байхгүй болвол тий та ямар байдалд орох вэ? Магадгүй бэхийн нэгнээс зээлэх гэдэг маань хасах руу орж эхэлнэ тий. Эсвэл одоо юу гэдгийг дараагийн өөр зүйлүүдийг тухайн одоо хүссэн зүйлээ авч чадахгүй тохиолдол гарна. Гэтэл бид нэр хүүхдийнхээ тэр сэтгэл хөдлөлийнх нь аяга буюу тэр сэтгэл дотор байгаа сайхан зүйлийг нь хоосолцоод гэд хүүхдээсээ тэр зүйлийг хүсэддэг. Өөрөөр хэлбэл чи банкндаа ямар ч мөнгөгүй мөртлөө дансанд чи ямар ч мөнгөгүй гүйлгээ хийх боломжгүй ах чи гүйлгээ хийх гэдэг юм байна шүү дээ тий. Тэгвэл магадгүй бид нар эсрэгээрээ яах вэ гэхээр хүүхдийнхээ тэр банк аккаунтыг нэмэж өгөөд тэрнээсээ буцаагаад юу гэхээр хариу үйлдэл хүсэх юм бол хүүхдүүд маань илүү бид нартай эерэг зөв харилцаа үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл би хадгаламжиндаа тогтмол мөнгө хийдэг байж л хадгаламжнаас авах боломжтой шүү дээ. Гэтэл ерөөсөө мөнгө хийхгүй байжснээ надад хадгаламж авах ёстой гэвэл танд хэр утгатай санагдчихэ. Яг тэрнтэй адилхан. Энэ аягийг дандаа дүүргэн
байлгаж ич бид нар юу гэхээр дотроос нь авнуу гэхээс ш доторхын нуудалж бүгднийг ууж дуусчаад цайгүй байгаад энэ аяггүй байгаад энэ би ууж чадахгүй байгаад энэ уух гэдэг үл энэ боломжгүй. Тэгвэл энэ хүүхдийн сэтгэл хөдлөлийн аяга гэдэг ямиг ээж аавд бид нар юугаар дүүргэж идэм бэ? Юугаар хоосолж идэм бэ? Энэ сэтгэл хөдлөлийн аяга нь юунаас болоод хоосроод идэх юм бэ гэдэг дээр ярилцъя. Стресс дарамтаас болоод хоослоод идэг. Тэг өнөөдрийн нийгэмд байгаа айгүй том асуудлын нэг нь юу гэхээр яг нь нийгэм тэр чигээрээ стресстэй байгаа нь үнэн. Гэхдээ хүүхдүүд хүртэл стресстэй байна. Яагаад хүүхдүүд стресстэй байгаад байгаа юм бэ гэхээр нэг талаасаа ээж аав өөрөө гэрийнх нь орчин өөрөө стресстэй байгаад байгаа учраас хүүхдүүд маань өнөөдөр стресстэй дарамттай. Иннээс болоод нөгөө сэтгэл хөдлөлийн аяга нь дундраад яваад. За нөгөө нэг өөр бас нэг хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн аяга нь дундардаг зүйл нь юу гэхээр үе тэнгийнхэн найз нөхөд их нь гатуурхад ганцаардал. За цаашаа ярих юм бол юу гэдэг ээж аавын шийтгэх байдал, багшийн шийтгэх байдал, ойрлох, хашгирах, мууга үгээр хэлэх өөрийнхөө стрессийг тайлах маягаар өөрийн үн чим шиг аашлах, өөрийнхөө нь байлгахгүй байгаа тэр хэсгүүд хүүхдийн маань сэтгэл хөдлөлийн аягийг хосолж идэг. Цаашлах юм бол өөрийнх нь хийсэн зүйл бүтлгүйдэх, дургүй зүйлээ хийх буюу хүсэхгүй зүйлээ хийх. За айдас, сэтгэлийн шарах. Тэгээ энэ дээр юу гэхээр энэ айдас гэдэг зүйлийг сэтгэлийн шарах гэдэг зүйл тэр чигээрээ энэ насан туршийнх нь айгүй том хөлийнхэн тушаа бөглөөс болж идэг амжилттай байх. Магадгүй ээжээсээ ааваасаа бид нар юу хүүхдүүдээ одоо бидний үеийн хүмүүжил бол юу гэхээр магадгүй том хүнээс айх хэвээр эцэг эхээс айдаг байх хэвээр алганы амд үзүүлэх байдаг үзүүлдэг байх хэвээр гэдэг хүмүүжил байсан бол эргээд одоо бид нэр эргээд харах юм бол тэр зүйл биднэрт нэг талаасаа хүмүүжил нөгөө талаасаа эцэг эхээс эмээх айдас сэтгэлийн шарах болоод үлдсэн байна. Тэр янз бүрийн үгнүүд тэгээд өнөөдрийн бидний итгэл үнэмшилд нөлөөлөөд бид нарыг юу гэхээр чи чадахгүй штэ чи боломжгүй штэ ямар нэгэн тэрнтэй төстэй зүйл тохиолдохлоор юу гэхээр би тэрнээс дандаа хурдаг явж байгаа зүйлээсээ хурдаг юм шийдэлд хүрчихсэн байна. Тэгвэл бид нэр ирээдүйд хүүхдээ тийм болохгүй тулд юу гэхээр өнөөдөр тэр сэтгэлийн шарахгүй айцгүй хүүхдүүдийг бий болгох хэрэгтэй. Тэгэд би ер нь бас давхар хүүхдүүдтэй ажиллаад явж байгаа болохоор нэг зүйлийг яг гэж аваад одоо яг энэ зориулаад хэлмээр 20 хүүхдтэй ажиллахад өнөөдөр яг тал хувь нь юу гэхээр айцтай байна. Сэтгэлийн шарахтай. Янз бүрийн байдлаас үлсэн. Бүр 5 дахь өдөр болохоор айдаг айцтай баасан гаргаас айдаг. Яагаад гэтгсэн чинь аав арх ууж ирээд гэр бүлийн тайван байдлыг алдагдуулна, ээжийг зодно, асуудал үүсгэнэ, тайван бус байдал үүсгэнэ гэдэг айцтай учраас 7 хоног эхлэхээр 5 дахь өдрөөс айдаг. 7 хоногийн төгсгөл болохоор магадгүй юу гэхээр бидний тэр янз бүрийн үг хэллэг нүд тэр аав ээжийн хоорондын харилцаа салалт гэрлэлт ийм таагүй байдлууд буцаад хүүхдүүдэд маань маш том шарах болж үлдчихэд. Тэгэд хүүхдүүдийн маань талан үнийн шарахтай айцтай байгаа. Энийг хэн бий болгоод байна гэхээр гэрээ орчин бий болгоод байна. Гэрээ орчин за магадгүй 90% тэрнээс цаашаа юу гэхээр нийгмийн орчин байж болно. Тэгвэл энд хэн хамгийн чухал үүрэгтэй юм бэ гэхээр ээж аавд тэр дундаа ээжүүд мэн. Хүүхдийнхээ бид нар магадгүй айцтай байж болно авцсан. Би санаандгүй хилцэн муухай үгтэй. Тэгээ бид нар тэрийг юу гэхээр аль болох өнөөдөр байгаа жижигхэн дээр нь хол яваагүй дээр нь засчих юм бол хүүхдийнхээ ирээдүйн амжилтыг бид нэр юу гэхээр боохгүйгээр хаахгүйгээр
бүтээх боломжтой. Тийм болохоор нөгөө ээж болгон хүүхдийнхээ ирээдүг ямар байгаасаа гэж ямар байлгамаар байгаа тэрийгэ бүтээх боломжтой гэж минийх нь хэлдэг бол энэтэй холбоотой. Ээж энэнд өөрөө ментор байх хэрэгтэй, хүүхдийнхээ сэтгэл зүрхэн дотор юу байгааг ойлгодог тийм мэдлэгтэй, чадвартай, ухамсартай ээж байх. Түүнээс биш орилдог, хашгирдаг биш. Тийм болохоор ч би таныг бас тэрийг хүсээд энэ хөтөлбөрлөө ороод ирсэн байх гэж бодож байна. Тэгвэл эсвэргээрээ энэ зүйлийг засаж болдог тэр банк аккаунтыг нь сэтгэл хөдлөлийн нь хаягыг дүүрэн байлгаж болдог зүйлүүд бас биднэрт эсвэргээрээ байдаг. Тэрний юу гэдэг юм бэ гэхээр би хүүхдтэйгээ яг өөрийнх нь зиндаанд очиж харилцах, хүүхдтэйгээ найз шиг харилцаатай болох. Хүүхдтэй цаг зарцуулдаг байх. Нөгөө эерэг харилцаануудын аргыг би хамгийн сайн ашигласнараа энэ сэтгэл хөдлөлийн банк аккаунтуудыг дүүргэж байна. Амжилтыг нь үр дүнгийн үнэлдэг байх. Дуртай зүйлсийг хийдэг байх. Хамттай цагийг өнгөрөөдөг байх. Бүр цаашлах юм бол юу гэхээр чанартай, нойр, хоол, урмын үг, тэврэлт, үнсэлт, халамж энэ зүйлүүдээс юу гэхээр хүүхдээ маань өнөөдрийн нөгөө сэтгэл хөдлөлийн аяганд дүүрчдэг. Тэгээ ээж та яг өнөөдөр бодоод би хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийн аягыг дундуур байлгаад байгаа юм биш үсттэй. Тэгвэл би яаж дүүрэх юм бэ? Өөрөөр хэлбэл бид нар энийг засаж болдог. Тэгээ ментор нь хэлж байгаа тийм. Бид нар анх удаа л ээж болж үзэж байгаа. Тийм болохоор биднэрт алдаа байгаа. Харин энэ алдаануудыг юу гэхээр засах боломжтой. Засаж болдог харгууд байдаг. Тэрийг хэдүүлээ суралцж байгаа. За тэгээ ээжүүд маань ямар ч ийсэн хүүхдийнхаа банк аккаунтыг хаосолдог ээж байна уу? Эсвэл би дүүргдэг ээж байна уу гэдгээ энэ дээрээс илүү дүгнэлт хийгээд үзээрэй. Тэгээ хэдүүлээ дүүргэхийн төлөө эерэг харилцааны аргуудыг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар ярилцъя. Хүүхдийнхээ харилцааг эерэг харилцаатай байхын тулд хэдүүлээ юу гэхээр эдгээр зүйлсийг хамтдаа хүүхдтэйгээ харилцах харилцаанда анхаараасаа гэж хүсэж байна. Нэгдүгээрт бол ярилцах. Ярилцна гэхээр зөв ярилцах. Бид нар хүүхдүүдтэйгээ ярилцна гэхээр за наашаа суу хоёлаа ярилцъя. Чи нэг болох байгаа тийм өчигдөр ингэсэн байгаа тийм өнөөдөр ингэсэн байгаа тийм нэг л болохгүй байгаа тийм. Алийг суу миний өвдөө сар. Тийм. Энэ үед хүүхд юу гэхээр яг үнэнтэй хаалттай харилцаа хийгээд чамтай бүх зүйлийг нэлттэй ярьж чадахгүй. Тэгэд ярилцах гэдэг талаар би дэлгэрүүлээд арталт нь ярив. Ярилцна гэдэг маань илүү энгийн орчинд, илүү тайван орчинд энгийн зүйлтэй ярилцыг гэхээсээ илүүтэйгээр юу вэ гэхээр чөлөөтөөгөр хоолой хийнгээ, цайгаа уунгаа тийм бүр болцоо хийгээд ч юм уу ярилцаж бид нар болдог. Тэгээ ярилцна гэхээрээ би ярина гэсэн үг биш. Би сонсно гэсэн. Ээж аавдын минь ярилцахтаа гаргадаг бас нэг алдаа юу гэхээр ярилцна гэхээр чи ингэсэн байна тэгсэн байна би чамайг юм багасаа гэж бодож чинь тийм багасаа гэж бодож чинь би чиний төлөө өгнөөс арай хүртэл ажиллаж чинь. Гэтэл чиний байгаа царай би юм байгаагүй тийм байгаагүй чиний үед гэдэг яриануудыг хийдэг. Энэ маань өөрөө яг ярилцах арга биш. Бид нар хүүхдтэй тулгын шаардалт хийж байгаа. Хүүхдтэй ярилцна гэдэг маань хүүхдийнхээ сэтгэл зүрх рүү өнгөж харна гэсэн. Нөгөө банк аккаунт дүүрэн байна уу? Юунаас болоод дундраад байгааг нь ойлгоод сонсно гэсэн. За сонсох гэдэг маань юу вэ гэхээр бид нар зөв сонсох аргуудын талаар бас энэ харталтыг гоё дэлгэрүүлээд ярив.
Сонсохдоо бид нар яадаг вэ гэхээр магадгүй өөр зүйл сонсоод анхаарлаа төвлөрүүлэхгүй за тий хүүхдтэй яг тухайн хүүхдийн орчинд нь очиж сонсохгүй хэлж байгаа зүйлд нь төвлөрч сонсохгүй байснаас л хүүхд ярина ээжтэй сонсдоггүй шүү дээ. Тэрийг мэдэрч идэг. Тэрнээс болоод эсэргээрээ юу гэхээр бид нар сонсоод хүүхдийнхаа банк аккаунтыг дүүргэж ийн гэж бодож байгаа болов юу гэхээр эсэргээрээ хоосолж идэг. Дараа удаа танд юу гэхээр ярихгүй. За ойлгох буюу мэдээлэл цуглуулах гэсэн үг. Ойлгоно гэдэг нь нөгөө анхаарал төвлөрөлтэй аягүй холбоотой. Яг хүүхдийн дотор минь юу болоод байна? Юу гэж илэрхийлээд байна? Юунаас болоод хүүхдэд минь таагүй байгаа юм бэ? Юунд таалагдаад байгаа юм бэ? Магадгүй хүүхдийн минь нас хэд вүлээ? Хүйс юу вүлээ? Ямар онцлогтой билээ? Одоо ямар насан дээр байгаад байгаа вэ? Магадгүй өсвөр насны дээр байгаа бол хүүхдэд маань бие, сэтгэл, гормоны маш олон өөрчлөлтүүд явагдаж байгаа. Энэ баталгааныг ойлгоно гэсэн үг. За би тэгдэл хэлсэн мэдрээ насан дээр нэг юм иргүй юм болтий. Тэг надаа би бол ойлгоогүй өнгөрсөн биш. Өнөөдрийн хүүхдийн шилжилтийнээс өнөөдрийн хүүхдийн ойлгох мэдээлэлтэй танилцж байгаа үйл явц бол үнэхээр бидний үеийнхээс өөр болсон юм ч тийм. Тийм болохоор өнөөдөр 3 настай хүүхэд одоо ямар мэдээллийг аваад байгаа юм? 5 настай хүүхэд ямар мэдээллийг аваад байгаа онцлог нь юу юм гэдгийг бид нэр өөрсдөө судлаж ойлгох гэсэн үг. Юу гэж ярил юу гэж ойлгох юм гэдгийг хүртэл бид судлах боломж шүү дээ. Хүүхдэд цагаа зарцуул. Бид нар цаг зарцуулна гэхээр юу гэж ойлгодог гэхээр би цагаа зарцуулж чадахгүй байгаад байна. Нэг бүтэн өдөр байх хэвээр. Хідэн цаг байх хэвээр. Тэгээ яг юу хийх юм гэдгээ мэдэхгүй гэж ойлгодог. Магадгүй зарим нь эсрэгээрээ юу гэж ойлгодог. Гэхэд би өдөржингөө л хүүхдүүдэд хараа гэртээ бийдэж шүү. Тэгээ чи хамт байгаа юм шүү. Цагаа зориулаад байгаа юм шүү. гэдэг гэсэн үг байна. Тэгвэл юу гэхээр хүүхдэд цаг зориулна гэдэг маань яг түүний сэтгэл зүрх рүү орсон хамтдаа өнгөрөөж байгаа тэр богинохон цагийг байж болно. Тэгээд хэрхэн чанартай цаг зарцуулах талаар бидний хичээл дотор том агуулга байгаа учраас би энийг гоё дэлгэрүүлээд ярина. Яаж чанартай цаг зарцуулдаг гоё арга бас зааж өгье. За орчин нөхцөл аягүй чухал. Наашаа суу гэл түрүүндх шиг те. Би чамтай нэг юм ярмаар байна. Эсвэл одоо найз нөхдийнхэн дунд таагүй харилцаа үүсгэх хүүхдүүд ихээр аягүй дурггүй. Ярихгүй хаалттай болно. Тэрний оронд бид нэр яах ёстой вэ гэхээр илүү энгийн орчинд хоёлаа паншаа чимхэнгээ өнөөдөр яасан миний хүү чи энэний талаар юу гэж бодож байна гэдэг ч юм уу ийм харилцаанууд их хийж болно. Эсвэл юу гэдгийг бүр чухалчлаад арай том хүүхдтэй бол яг болцоо хий. Илүү сэтгэл хөдлөлийг нь мэдрэх зүйлсүүд хийж болно. Бидний хүүхдтэйгээ харилцаан дээр гаргадаг бас нэг анхаарах зүйл миний өөрийнхөө бага настай харьцуулдаг. Би ийм байсан, чиний үед онц сурдаг байсан, дүүнрээ хардаг байсан. Одоо чиний байгаа харьцуулах. Эсвэл утас үздэггүй байсан, хичээлээ сайн хийдэг байсан, онц сурдаг байсан. Тим хичээлдээ сайн байсан гэх мэтчлэнгээр нөгөө хувийн онцлогуудыг нь буюу нийгмийн онцлог, цаг үеийн онцлог бүх зүйлээдэг нь харгалзахгүйгээр өөрийнхөө харьцуулах нь хүүхдийг буцаагаад итгэлгүй болгож идэг нөгөө банк аккаунтыг хаосолж идэг. За хүндэтгэлгүй хандах буюу юмыг нь хүндэтгүү үлгүүгээр хэрэглэх, аавах, өрөө утас өрөөндөө тогшилгүй арах, утсыг нь одоо зөвшөөрлгүйгээр үзэх. Магадгүй хин нэгэнтэй харьцуулах найздаа, дүүтгийнхээ хүүхэдтэй тий өөрийн хооронд нь хүүхдүүдийн хооронд нэг ч чинь тийм баг чинь дүү чинь яхаараа юм гэдэг юм уу те харьцуулах. Яагаад гэвэл нөгөө бид нар хүн болгоны онцлог, хүн болгоны сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг үтцсэн шүү дээ. Мэддэг болцсон хүүхдүүд их. Тэгэхээр харьцуулахгүй гэсэн. Хүүхд болгон өөр, таач гэсэн өөр.
Заавал танаас төрсөн хүүхэд тань шиг байх албатай бас биш. За зөв мэдээлэл өг. Энэ нийгмийн талаар, хүмүүсийн талаар, өөрийнхөө талаар, гэр бүлийнхээ талаар зөв мэдээллүүдийг өгнө гэсэн. Хүүхдийнхээ дэргэд багшийг нь муулаад, хүүхдийнхээ дэргэд нөхрөө муулаад, загнаал. Эсвэл энэ годмонд явж байгаа хүмүүсийг буруугаар тайлбарлаад, тийм. Эсвэл энэ нийгмийг буруутгаал. Энэ нь хүүхдүүдтэй буруу мэдээлэл өгöd байгаа гэсэн. Эсвэл өөрийгөө голох хэсэг ч гэсэн биднэрт байдаг шүү. Орон зайд нь алдахгүй байхгүй юу? Өөрийнх нь орон зай, өөрийнх нь үзэл бодолд алдахгүй байх. Сэтгэл зүйн орон зай. Дахиад юу гэхээр биеийн орон зай, өөрийнх нь хэрэглээний орон зай алдахгүй байх. Өөрийнхөө үзэл бодлыг тулахгүй байх. Хайгийн нэг зүйл нь хүсэл мөрөөдлийг нь сонсох. Юу хиймээр байгаа, яамаар байгаа юм. Ирээдүйд хэн болмоор гэдэг зүйлийг нь сонсох. Тэгээ бид нөгөө хүсэл мөрөөдлийг нь тодруулах гэдэг гоё хэсгүүдийг бас өнгөрсөн хичээл дээр ярьсан тийм. Гэр бүлийнхээ зорилгоор дамжуулаад хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг тодорхойлох, сонсох, тэрийг нь дэмжих. Бид нар их хөвчлэн юу вэ гэхээр өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг буюу ээж нь эмч болоогүй учраас чи эмч болох ёстой ч гэдэг юм уу? Хэсгүүд байгаа гэдэг. За зарим нь бол хянах тааламжтай биш үү? Чи хичээлсээ ирж гин үү? Ирсэн бол тэгээд одоо яг юу хийж гин? Яг яаж гин? Гэдэг хэсгүүд. За битгий шүүмжлээ. Энэ өөрөө банк аккаунтыг хоосон чийдэг айгүй том зүйл байна. Хинэгэнтэй харьцуулах, хийсэн зүйлийг нь зүгийг нь олж хараагүй гэж бид нар бурууг нь олж хардаг. Тэгээд энэ дээр ээж аавдад байна айгүй том нэг зүйл юу гэхээр бид нар тодорхой байгаагүйгаасаа болоо хүүхдүүдээсээ тодорхой зүйл нь хийж шүүмжилдэг. Юу хийцэн байхыг нь хэлээгүй, яаж хийхийг нь зааж өгөөгүй ээжиж чи хайгаад дутуу бацсан байна. Ажлаас ирэхэд гэр цэвэрхэн хийсэнгүү, хоолоо хийсэнгүү, хичээлээ хийсэнгүү. Тэгвэл ажлаас чи ирэхэд ямар байхыг чи хүсэж байгаа юм гэдгийг гэрийнхэндээ илүү тодорхой хэл. За хариу нэхэхгүйгээр хайрлаа. Бидний бас нэг алддаг зүйл юу гэхээр хариу нэгдэг. Ингэвэл тэгнэ, ийм авч өгнө. Би чиний төлөө ингэж байгаа учраас чи онц сурах ёстой. Ингээгүй учраас би чи хайргүй ч гэдэг тийм. Энэ зүйл минь хүүхдийн минь харилцааны банк аккаунтыг нь хоосолж идэг буюу таагүй харилцааны хэсгүүд гэдэг юм шүү. Тэгвэл ярилцах сонсох гэдэг дээр илүү тодорхой болгоо. Яагаад вэ гэхээр энэ өөрөө харилцааны маань хамгийн том хэсгүүд байгаа. Тэгвэл бид нар ярилцахдаа юу анхаарах юм бэ гэхээр тухайн хүүхдийнхээ бид нар наас, сэтгүү, бие, физиолог, IQ, сэтгэлгээ, нийгэмшгүй маш олон зүйлээрээ хүүхд ялгаатай гэсэн шүү дээ. Төрөлхийн зан чанар. Тэгвэл хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг нь мэдчихэж ярилцах. Хүүхд маань хэдэн настай юм? Хэн юм? Ямар онцлогтой энэ хүүхдүүд? Тэгээ тэр хүүхдийнхээ онцлог дээр нь бууж очиж жагаад ярилцсан гэсэн. Зан чанар энергийг нь мэдээд тэр онцлог дээр нь очино гэсэн. Бид нар энийг мэдээд авцсан тийм. Яг нас сэтгэл зүйн онцлог энэ төр гэдгийг бол бид нар нэг айхтар тодорхой ярих байгаа. Тэрний үе гэхээр зөвхөн дурдаад өнгөрсөн. Бид нар интернетээс тэр мэдээллүүдийг зөндөө олон олоод үзчих учраас тэн дээр цагаа үрээд димээ гэж миний хувьд харсан шүү за. За орчин нөхцөл ямар орчинд авах юм? Би одоо 5 настай хүүхдтэй харилцаж байгаа бол магадгүй дээрээс ингээд хүүхд рүүгээ доошоо хараад ингээд харилцах нь юу гэхээр хүүхдэд таагүй мэдрэмжийг ээж гэдэг юм өндөр том сүрдсэн мэдрэмжийг өгдөг. Гэтэл тэрний оронд сууж агаад хамтдаа яг адилхан хэмжээнд очиж зогсож агаад тий эсвэл хөвтөж агаад хамтдаа хөвтөж агаад ярилцах нь
Эсвэл хамтдаа тоглоомоор нь тоглонгоо ярилцах нь хүүхдүүдэд илүү таатай мэдрэмж өгдөг. Яг 12 настай хүүхэд шиг чи тэр үе дээр очиж байгаа нь юунд дуртай байсан тэр хэсгийг хийж агаад хүүхдтэй хамтдаа хоёлаа зугаатай зүйлийг хийж агаад ярилцах ч гэдэг юм тий. Тэгээ ярихдаа бид нар зөвлөхгүй юм байдаг, тийм байдаг, ингэдэг, тэгдэг өөрийн үзэл бодлоо тулгахгүй, шүүмжлэхгүй, найз гинэ гэсэн үг. Хүн найзтай яадаг хамаг бүх зүйлийг ярьдаг тийм. Болж байгаа, болохгүй байгаа, асуудалтай байгаа, проблемтай байгаа. Хамгийн сайн найзтай бид нар хамаг зүйлээ л ярьдаг шин. Хуваалцдаг шин. Тэрнтэй адилхан хүүхдтэйгээ гэсэн. Гэхдээ хүүхдтэй зовлонгоо ярихгүй гэсэн. Бүх зовлонгоо тоочихгүй гэсэн. Би ингээд зовоод энэс болоод энэ асуудлаас болоод өөрийнхөө нөгөө ажил амьдралын хамаг зовлон авчиж бас хүүхдтэй ярихгүй гэсэн үг. Яг тэгвэл хүүхдээ стресс үлээ хүүхдээ сэтгэлийн шарахтай болгож штэ тий. Тэрийгээ өөрөө тэр сэтгэл хөдлөлөө өөртөө удирдах сурах гэсэн. Тэхийн тулд ээжүүд маань үнэхээр хөгжих хэрэгтэй. Үнэхээр ментор төвшөнд хөгжих хэрэгтэй. Түүнээс биш бидний өмнөх нэг 30 жилийн өмнөх хүүхэд насаар өнөөдөр харилцана гэсэн хүүхэд насны тулж исэн амьдралаар бид өнөөдрийн хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг бол үнэхээр бүтэхгүй болчихсон, явахгүй болчихсон зам байна. За тэгвэл хүүхдээ дараа нь ярилцахдаа хүүхдээ ярьж хахад үл тоо сонсохгүй те нөгөө л юу гэхээр уцаа үзэх, телевизэр үзэх, эсвэл өөр хин нэгэнтэй ярих гэсгүүд маань хүүхдээ маань илүү хаалттай болгож идэв. Тэгэхээр энэ зүйлүүдийг ээжүүд маань бас анхаараараа ярилцахтаа. Тэгээд өнөөдрийн дасгал маань юу вэ гэхээр гоё ярилцах дасгал байгаа. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг анхаарч харж сууж байгаа хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн 10 минут ярилцах гахалтай дасгал байгаа. Тэгээд ярилцаа та хэд минь үр дүнгээ хуваалцаараа. Энэ бол үнэхээр бид нэр хүүхдээ таньж мэдэх, өөрийгөө таньж мэдэх айгу том дасгал байдаг шүү. Хүүхдтэйгээ харилцаагаа таньж мэдэх айгу гахалтай дасгал байдаг шүү гэж таньжтай хэлмээр байна. За тэгвэл сонсох. Бид нар ярихаасаа илүүтэйгээр сонсно гэх штэ тий. Тэгвэл төвөгшөх үгээр сонсно. Багтгүй хүүхд л учраас юу гэхээр нэг зүйлийг давтаж ярина. Ярих гэж байгаа зүйлийнхээ голыг олж ярихгүй төөрнө. Хэрэгтэй хэрэггүй олон зүйлийг хамаж ярина. Энэ үед юу гэхээр бид нар төвөгшөхгүйгээр энэ нь ийм юм уу минийх үү? Ээж нь ингэж ойлгохлаа зөв үү гэдэг хариултуудаар асууж төвөгшөхгүйгээр сонсно. Чанартай цаг гаргаж сонсно. Хүүхд ярих гэдэг бид нар ингээл хажуугаар нутас үзээ байж эсвэл нэг ингээл пейс ухаал эсвэл өөрөө уцаар яриад эсвэл ахаал нэг давхар ажил хийгээл тэгээ ихэл нэг юм чихвчээр сонсоод хүүхдийн чинь ярилцах гад ирж байгаа бодвол юу гэхээр та ярилцъя гэж байгаа бол та юу гэхээр тэрэнд зориулаад цаг гаргана гэсэн. Тэгэхгүй болохоор бид нар юу гэхээр хүүхдүүд маань өөрийнхөө нөгөө бүх зүйлийг ярьж чадахгүй тэрнээсээ болоод ээж надтай ярьдаггүй шүү дээ. Тэгээ бид нар гинт үйжсэний асуудал тохиолдоод бэрхшээл тохиолдоод ирэн гутан за айлын наашаас хоёлаа ярилцъя. Энэ үед юу гэхээр хүүхдүүд маань аль хэдийнэ чамтай хаалт тавьчихсан байж байна. Хөө ярьдаггүй шүү дээ. Намайг сонсдоггүй шүү дээ. Намайг яаж яхад өөр юмд анхаарлаа хандуулаад идэж шүү дээ. Намайг ойлгохгүй гэдэг харилцаанууд яг эндээс үүсэж байна. Тэгээ бид нэр яриад эхлэхээр нь яс удаа ярьд юм би, яс уртын ярьд юм би. Эсвэл наа чи чиний буруу дээ штэ. Би тэгээ чи буруу ойлгоцсон байгаа дээ. Тэг ч юм уу те. Шүмжилж. Энэ нь юу гэхээр бүгдэд буцаал нөгөө таг харилцаа үүсгээд ээж дахиж юм ярихгүй. Ярилцахгүй. Цаалгуудаа хаагаад эхэлдэг. Тэгээ хүүхдүүдтэйгээ яагаад ярилцах ёстой вэ гэхээр бид нэр хүүхдтэйгээ бүр нөгөө эмчгэлдэж штэ тий. Гисэл дотор нахаас нэхлээд ярилцаад эхлэхээр ярьдаг гэл тий. Тэгээ бид нар хүүхдүүдээ ийм хийлд орохоор нь ярилцсан гэж боддог. Нөө бид нар хүүхд маань байнга сонсоод тэр тархины хаард сэтгэл зүй гэдэг юм
гидсэн дотор байхаас нь би болж бүрлдэж эхэлж байна. Тэгвэл та өнөөдөр эерэг зөв хандлагатай, зөв сэтгэлгээтэй хүүхдийг бий болгоё гэж бодох юм бол гэхээр гидсэн дотор байхаас нь эхлээд өөрийнхөө харилцаа хандлагыг өөрчилж эхэлнэ гэж. Тэгээд бид нэр хүүхд гараад нэг сар гарантай болж лавала энэ ярьж ийн гэсэн. Энэ үед нэг хэрэг сайхан үгсээр хүүхдээ ирүүн. 23 настай хүүхэд таны өнөөдрийн ойлгохгүй байгааг ойлгохгүй байгаа л гэж бодож байгаа. Бүх зүйлийг ойлгож байгаа. Харин ч тийм тэгээс 3 нас хүртэл сэтгэлгээний хамгийн өндөр түвшин тархины хамгийн сайн ажиллагаа юм. Энэ үед нь ярилцахгүй бид нэр ойлгохгүй юм чинь дээ гэж явж байгаад гинт юу вэ гэхээр хүүхэд минь 10 нас хүрээд 8 нас хүрээд ирэхлээр чинь яагаа ярихгүй байгаа юм өстой нэрийг ярьдаггүй сонин дуугаа хүүхэд. Яг нэтэр дээрээ гидсэнд нь айгуу сайн яриадсэн хүүхэд хүртэл хурдан хийлд ордог гэдэг судалгаа хүртэл байдаг. Дээрэс нь юу вэ гэхээр сонсох, ярилцахад таны үйл хөдлөл айгуу чухал. Тэгсэн үү? Тэгээ яасан гэж анхаарал тавьж сонсч гин үү? Эсвэл өөр зүйл хийгээд байна уу? Эсвэл тоохгүй хаа? Ярьж тэгээ сонсоод байна уу? Тэ? Энэ үйл хөдлөлүүд айгуу чухал байгаа. Эсвэл юмаа хийн гэж юм. Ямар хандлагыг үзүүлж юм гэдэг хэсэг бас хүүхдэд айгуу чухал. Тэгэхээр нөгөө ярилцах гэдэг хэсэг дээрээ, нөгөө сонсох гэдэг хэсэг дээрээ хүүхдтэй бүрэн төвлөрнө. Магадгүй бидэрт тийм ахтар цаг хугацаа хэрэггүй. Бага хэмжээнд төвлөрчих юм бол хүүхдээ ихээр тэр хэрэгцээ хангалттай явчихдаг. Одоо ингээд магадгүй хичээлээ хийгээл ингээл сууж идэл хүүхд ч орж ирэл хичээл хийхгүй юм. Ямар лайтай юм бэ? Цаашаа байгаа ч гэл хаалгаа түлхээл тэ байхаасаа илүүтэйгээр юу гэхээр за яг яасан ганцхан минут 2 минут гэхэд хүүхднийг тэрврүүлээд эсвэл нэг хэлгэсэн үгээ хэлээл тэгэл тэр ярих хэрэг. За зэстэ тийм биш үү. Ээж нь айлгачлаа. За чи юу гэж бодож байна? Нэг минут ингээл явах хүүхд юм байна. Ярилцах хэрэгцээ нөгөө сонсох хэрэгцээ аль хэдийн хангагдчих. Ингээл цаашаа таныг 50% явуулчихна. Гэтэл бид нэг тэрнийг 2 минутыг зарцуулчихгүй 1 минутыг зарцуулахын тулд юу гэхээр тэр бүгдийг тэнд нь 30 минут ойрлуулаад би юм хийж гинэ харилцаа үсгээд. Тэгэхээр тэр заавал их удаан цаг байх албатай бас биш. Тэр хэрэгцээ маш амархан хангагддаг тийм. За тэгээд та нартай бас ярилцах аргуудаас илүү гоё хуваалцъя гэж бодлоо. Болзоо хийх хүүхдтэйгээ. За магадгүй 10-аас дээш насны хүүхдтэй бол илүү яг тусгаалаад хүүхдээ авч гараад хоёулахнаа одоо миний арга бол илүү гоё номын орчинд ч юм уу энэ төр том номын дэлгүүрүүдийн уншдаг танхимууд байдаг ш. Тэнд очиж суугаад нэг удаадаа нэг юм амттай айтайхан юм авч өгөөд тэгээд хамтдаа ном уншаад тэгээд нөгөө илүү гоё ярилцаад номын талаар ярилцж байгаа сүулдэ энгийн зүйл рүү ороод тэгээд амьдралын зүйл рүү ороод тэгээд сэтгэл зүрх рүү ороод ингээ гоё ярилцаад ингэх үед хүүхэд маань өөрөө ээж надад цаг гаргаж ийн, ээж надад боломж олгож ийн, ээж надад хайртай байна гэдэг зүрх сэтгэлийн сайхан нэгдэж эхэлдэг учраас хүүхдүүд маань юм ихээр бүх зүйлээ хуваалцаж ярилцаж эхэлдэг энэ нь болох байгаа. Тэгээд тэр нь болоо тий. Тэг байх хийж болтой. Тэгээд өөрт нь тэр зориулж байгаа цагийг хүүхэд маань үнэхээр айгу таашаалтайгаар хүлээж авдаг. Тэгэхээр бид нэр өнөөдөр яг үнэндээ хүүхэдтэй битгий хэл хандаач цаг гаргах завгүй явж идэг тийм. Тэр үедээ нөгөө гайхалтай өксүүдээ ч хэлж амждаг тийм. За энгийн орчинд ярилцахгүй юу бүр зүгээр л бид нар хүнсээ цуглуулаа явж байхдаа ч юм уу хүсэл мөрөөдлийн талаар ч юм уу юу гэдгийг ярилцаж байна. Бид нар заавал нэг ширээний ард зохистой биш. За эсвэл одоо ээжтэй ингээд туслаад өгөөч ээ. Хоёлаа хөргөчөө цэвэрлж явахдаа эсвэл юу гэдэг юм. Хоёлаа баншаач юм хийж явахдаа ч юм уу илүү ярилцвал хүүхэд маань
ээжтэй нэг түмэн салтгаад өгч тэр хооронд нь тийм юм босно уу? Ингэсэн үү? Би ингэж бодож जैन миний хүү юу гэж бодож जैन гэдэг харилцаанууд ихэвх хүүхдүүд илүү таатай ярилцаж эхэлнэ. За бүр ярилцахгүй байгаа хүүхдүүд тэр бас өөрхөн асуулт одоо нөгөө чимээг байгаа гэвэл асуулт хариулт тийм тоглоом ч юм уу гэл автагаа ээжтэйгээ тоглодог тоглоом. За нэг асуултуудаа бичээл цаасан дээр тавьчихаад тэрийгээ суулаад ярьдаг ч гэдэг юм. Аав нь адилхан яриа, ээж нь адилхан яриа, агч нь адилхан яриа, дүү нь адилхан ярьж байгаа тохиолдолд хүүхэд маань өөртөө ярьж болох юм байна гэдэг тэр сэтгэл зүг аваад юм ихээр нөгөө асуултуудад хариулаад би айдаг зүйл чамайг итгэлгүй болгодог зүйл эсвэл одоогоор чамд жоохон хэцүү байгаа зүйлч гэдэг юм юу гэдгийг тэр нөгөө сэтгэл зүрх рүү норсон янз бүрийн асуудлуудаа заримдаа ингэж гоё гэр бүлээрээ ярилцах гоё аргууд бас байж болдог шүү. За дараа нь юу гэхээр бүр болох байгаа тохиолдолд ээж нь гоё захиа бичдэг ч юм уу те одоо бүр нөгөө ийм хаалттай харилцаанууд хэрэгэлдэг арга байхгүй. Тэгэхээр нэлээд хаалттай болчихсон хүүхдтэй тантай ярилцгаа болцсон байгаа тохиолдолд юу гэхээр гоё захиа бичээд нөгөө хайртай бүх гоё илэрхийллүүдээ гаргаад тий хэлмээр байгаа үгээ хэлээ. Тэгээд ээжтэй ирээд захиа бичээрэй ч гэдэг юм уу ширээн дээр нь үлдээгээд ч юм уу хүүдээ гоё өгөөд тий ийм харилцаанууд хийх юм бол хүүхдүүд минь буцаагаад нөгөө яг ингээ ээж их өөдөөс аавынх өөдөөс ярьж чадахгүй байгаа үгээ захиагаар дамжуулаад танд би ийм юм болсон чи ээж ингээд жоохон таав байгаад байна таач гэдэг юм уу ийм аргуудыг бас бид нэр хэрэглэж бас болдог шүү гэж хэлмээр байна. Тэгээд заавал бид нэг ингээ чимээг бас үүдээ захиа бичих шүү хүүхдийнхээ хаяа урмын хүүхдээ тануудыг ч гэсэн бас бичээд кармад нь хийдэг хүүтэй өгдөг эсвэл ширээн дээр нь үлдээдэг гэсгүүд бас байх хэрэгтэй. Энэ өөрөө нөгөө сэтгэлийн банк аккаунтыг нь гоё дүүргэж байгаа аргуудыг нэг байгаа шүү. За тэгээд дасгал 5 буюу бид нар хүүхдүүдтэйгээ 10 минут ярилцах дасгал байгаа. За энэ дасгал дээр та юу гэхээр хүүхд болгонтой ярилцаараа хүүхд болгонтойгоо за нэг хүүхдтэйгээ яг дараах асуултын дагуу 1 минутаар гоё болж өгвөл одоо юу гэдгийг нөгөө 9 цаг ч юм уу сэрүүлэх ч юм уу хөрх юм тавьж байгаа тэгэхээр сонирхолтой байдлаар ярилцвал зүгээр. За энэ ярилцлага одоо юу гэдгийг нэгдүгээрт илүү нээлттэй ярилцдаг хүмүүст бол одоо хингийн ярилцдаггүй хүмүүст бол нэлийн челленжний. За тэгээд энийг ярилцсны дараа юу гэхээр би хүүхдээ ойлгож эхэлдэг. Бид нар яг ийм нандин яриаг ярьдаггүй. Зүгээр магтгүй жижүүрийн сургалтанд давгүй юу? Давгүй. Тэ? Өнөөдөр хийрээсэн. Өөдөөжгүй. Нэг иймэрхүү юмнуудыг бол ярилцаад байдаг. Гэтэ яг энэ нэг гайхалтай хэсгүүдийг бас ярилцдаггүй айгу том сэтгэл зүрхний орон зайг дүүргэж идэг хэсгүүд байгаа. Тэгээ эднэрийг мэдчих юм бол хүүхдүүд ихээ сэтгэл зүйтэй цаашаа ажиллахад их таатай болж эхэлдэг. За энэ бүр тийш явц тий. За энэ аргууд нэгдүгээр асуулт нь юу гэхээр та хүүхдийнхээ дуртай зүйлийг ярина гэсэн. Эцэг дуртай зүйл нь юу юм бэ миний хүү? Тэ? Яг энэ асуултаа эргээд юу гэхээр аав нь ээж нь та ярилцахдаа хүүхдтэйгээ миний хүү дургүй зүйл нь юу юм? Дуртай зүйл нь юу юм бэ? Миний дуртай зүйл юм бэ? Бид нар хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөд дуртай зүйл итгэл гэж асуугаад байдаг болохоос таних юм бэ гэдгийг хүүхдүүдтэй бас хуваалцдаг. Тэгээ хүүхд ч гэсэн ээж юунд дуртай? Ямар хөнгөнд дуртай? Цэцгэнд дуртай мó? Бэлгэнд дуртай мó? Хайрын хэл нь юу юм гэдгийг хүсч л байдаг. За дараа нь юу гэхээр охиноороо хизээ хамгийн бахархаж байсан тухайга ярина гэсэн үг. Ээж нь аав нь би чамайг яг энэ үед тийм шагнал авах үед эсвэл надаа ингэж туслах үед би үнэхээр чамаар бахархаж исэн гэдэг эсгүүдийг ярьдаггүй. Эргээд хүүхдээрээ юу гэхээр ээжээрээ ааваараа чи хизээд бахархаж исэн юм бэ? Ямар үед бахархаж исэн юм бэ гэдэг эсгүүдийг ярина гэсэн үг. Энэ өөрөө хүүхдэд төдийгүй танд маш том урмын хэсэг болж эхэлнэ. Хүүхдээсээ харах өнцөг маань өөрчлөгдөж эхэлнэ. За 3 дахь асуулт юу вэ гэхээр хүүхдийнхээ хамгийн сайхан дурсамжийн талаар.
ээж аавууд хүүхэд насныхаа хамгийн сайхан туршимжийн талаар эргээд хүүхдийнхээ тэ хамгийн гоё байсан, гэр бүлтэйгээ байсан хамгийн гоё туршимжуудыг нь хаваалцсан. Тэр нь өөрөө эргээд дараа удаа хүүхэдтэй гайхалтай туршимж бүтээхэд чинь нэмэр болно гэж найдаж байна. Тэгээ магадгүй заримдаа бид нар ингээл хошигнсан байдлаар хүүхэдтэй гоё ядлын явдалтай туршимжуудыг зохиож ярьж болно. Хүүхдээ илүү одоо сэтгэл хөдлөлийг дээгүүр байлгах юм тий. Би энэ надад айгуу гоё исэн ээжтэйгээ аавтайгаа жоохон багтаа ингэдэг гэдэг ч юм уу тий. За дөрөвт асуудал бол ямар байгаасаа гэж хүсэж байгаа хэлсэн. Ээж нь чамайг ийм байвал басаа л гэж хүсэж байгаа. Гэтэл хүүхэд маань эргээд аавыгаа ээжигээ ямар байгаасаа гэж хүсэж байгаа талаараа ярьж эхлэв. Энэ бол үнэхээр нөгөө тодорхой байх гэдэг гайхалтай арга тэнийг эндээс ээж аавд минь хүүхэд минь энийг хүсээд идэг би энийг хүсээд идэг юм биш үү гэдэг гайхалтай зүйл. За 5 дахь асуулт хүүгээсээ охиноосоо сонсож байсан хамгийн гайхалтай үг юу байсан бэ? Ярилцсан. Би чамайг тэгж хэлгээд үнэхээр гайхалтай байсан. Бас ааваасаа ээжээсээ хүүхдүүд минь ямар үг сонсч ийсэн гэдгийг нь сонсно. Тэгээ тэр үг нь үнэхээр нөгөө буцаад харилцаан дээр яаж ашиглах вэ? Ямар үед би юу гэж хэлэх вэ? Тэндээс хүүхд минь урам авдаг байгаа байхгүй тий? Тэр үгнүүдийг нь буцаагаад харилцаан дээр ашиглаж нөгөө эрэг харилцаа үүсгэхэд энэ 5 асуулт танд үнэхээр ач холбогдол өгнө. Тэгээ хүүхд болгонтойгоо ярилцаад үзээрэй. Хамтдаа сууж байгаа. Хоолоо хийнгээ ч юм уу, хоолоо идэнгээ ч юм уу, эсвэл бүр гоё болцоо хийгээд ч юм уу тий ярилцаарай. Энийний дараа таны хүүхдээ ойлгох ойлголт шал өөр болно. Хүүхдийн тань ээжигээ аавыгаа ойлгох ойлголт чинь үнэхээр өөр болж эхэлдэг. Миний ээж аав надаас ийм л зүйл хүсэж байгаа юм шиг. Бид нар яг үнэндээ юу хүсэж байгаагаа мэдэхгүйгээр маш олон зүйлийг хүсэж байдаг. Чи тэгсэнгүү ингэсэнгүү гэдэг чинь би хүсэж байгаа байхгүй. Гэтэ тэрийг тодорхой илэрхийлэхгүй. Ажлаасаа ирэхэд гэр цэвэрхэн байх хэвээр, нөхөр хаалга хийцэн байх хэвээр, хүүхдүүд хаалга хийцэн байх хэвээр. Гэрээ зэмбэлэгцэн байх хэвээр, хаягнуудаа ингээд угаагаад тавьсан байх хэвээр гэдгийг хэлэхгүй мөртлөө ороод ирэхлээр бохир ах юм бол хийг байх юм бол бид нар урлаал эхэлдэг, орлоо л эхэлдэг. Гэтэ яг ямар ахын та хэлээгүй шүү дээ гэж хэлдэг хүүхдээ айгу. Тэгэхээр энэ дээр та хүсэлтэй айгу тодорхой хэлдэг. Тэгээд дараа нь ямар байвал ээж нь уурахгүй байхын, ямар байвал ээжт нь таагүй байгаад идэх, уралчих гад идэх юм бэ гэдгээ бас тодорхой хэлнэ гэсэн. Ингэжээж бид нар тодорхой ойлгосон гэсэн. Энэ хосуудын харилцаан дээр айгу чухал. Бид нар нөхрөө эхнэрээ ямар байхыг хэлээгүй мөртлөө тэр хүний сэтгэл зүрхэн дотроо хүсээл уурлаад. Чи ингэж надад хандвал эн чин таалагдах байгаад энэ таалагдаад байна гэдгийг хэлэхгүй мөртлөө юу гэхээр тэр хүсэж идэг. Тэгэл үл бүтэх уурлал, үл бүтэх гоншгоноод харилцаагаа эвдээл, хань усгоод, шүмжлээл гэдэг. Тэр хүүхдүүдтэйгээ тэр харилцааг өнөөдрөөс эхлээд хэдүүлээ зогсоож эхэлнэ гэсэн. Тодорхой байна гэсэн. Юу хүсэж байгаагаа хэлнэ гэсэн. Ямар байгаасаа гэж бодоод байгаа гэдгийг илэрхийлнэ гэсэн. За энэ гоё дасгалынхаа дараа хүүхдтэй урам өгөөд бие биенээ тэрвэрэд хайр бэлгэлээрээ. Энэ үед та хоёрын харилцаа үнэхээр гайхалтай болж эхэлнэ. Тэгээ бүх ээж аавдтай амжилт хүсье. Эерэг зөв харилцааг та өнөөдрөөс эхлэх боломжтой. Бид нэр анхудаа л аав ээж болж байгаа учраас суралцаж бас өнөөдрөөс эхлэх. Суралцах үйл явцаа ч гэсэн өнөөдрөөс эхлэх боломжтой. Ингэжээж юу гэхээр энэ эерэг зөв харилцаа маань ирээдүйд танай хүүхдэд өвлөгдөн дахиад хүүхд ачцээд чинь тэр харилцаа бий болно. Тэгээ та өөрөө эннийх нь эхлэл байгаарай.
нэр суралцаагүй байж магадгүй, бид нар өглөөгүй байж магадгүй. Гэхдээ та өнөөдөр суралцаад өглөөх боломжтой шүү гэдэг. Үгээр өнөөдөр хичээлийг дуусгая. За тэгээд ямар ч гэсэн бүгдэнд нь амжилт хүсье.